боловсролын жилгээ зарласан байж байгаа тийм ээ 2026 оныг. Одоо үүн дээр томоохон одоо хамгийн эхнээс ахуулаад энэ цалин хөлсөө нэмэгдүүлэхдээ ийм асуудал гаргаж байгаа учраас одоо цаашид одоо ямар төрд итгэх итгэл нь одоо ямар байх юм болоо. Өнөөдөр гिचэн цалингаа аваагүй багш нар одоо бөөн одоо цахим бүрээр дүүрэн бухимдал байж байна. Магадгүй цаашдаа ажил хаялт зарлахыг одоо үгүйсэхгүй. Одоо хэдий одоо бодит байдал одоо яг ингэж эхэлж байгаа учраас энийг бас засгийн газрын гишүүний хувьд та одоо юу гэж харж байна. Мөн энэ цалингийн шатлалыг тогтоосон сайдын тушаал үнэхээр хууль эрхцээ хувьд одоо хүчин чадалтай одоо юу гэдгийг эрхцээ хувьд одоо зөв болов гэдэг дээр хүртэл багш нар асуулт тавьж байна. Засгийн газар цалин тогтоох ёстой учраас байдаг болохоос сайд нь тогтоох ёстой юм уу? Засгийн газрын тогтоолдоо ингээд сайдд дүүрэг өгөөд энэ цааш эрхцэн чадамжийн хувьд хэр байдгийн болоо гэсэн бас эргэлзээтэй асуултууд бас явж байна. Ер нь цаашдаа энэ боловсролын салбар энэ сар болгон энэ цалин дээр энэ асуудал яригдана. За нэг 2 сарын 1-ээс энэ асуудал одоо бүх багш нарын улсын төвшөнд байгаа юм. Би одоо тэр 600 гаруй тэрбум төгрөгийг одоо энэ 1 сарын 1-ээс хойш идчихнэ гэж одоо байхгүй үстэй. Чи байгаа байлгүй. Ядаж бүгдэнд нь тэгшидгээд нэмж тавьж болоогүй юм уу? Үнээр гайхалтай байна нэр. Ер нь одоо 97 оноос хойш ажиллаж байна л да. Ийм онолтой байдал төрж ийм аймагтай төсөнд боловсролын салбарыг одоо бүр бодис оронтойгоор нь орлоо шүү дээ. Тэр сахарын нэгдээ ахлагч тэрийг 5% нэмэгдэж шүү дээ. Чаасаа. Тэгээ одоо үнэхээр хэлэхгүй олдохгүй тэгээ сангийн яамнаас одоо 2026 онд боловсролын салбарт 5.2 их 80 төгрөгийг хуваарлсан байлээ. За тэрнийхээ 2 гаруй тэр 80-ийн цалинд ерөнхийдөө боловсролын яамны ганцхан асуудал биш энэ. Засгийн газрын өөрийнх нь асуудал. Сангийн яамны хуваарлсан мөнгийг хэдэн сургууль цэцэрлэгүүдэд тараагаад өгсөн. Тэр нь хүрэлцээгүй байна л гэсэн үг. За тэгэхээр сая буюу гişиг захирал ирлээ. Саяын энэ боловсролын яамны сайдын 50% цалингийн нэмэгдлийн тухайд 613 дугаар тушаал эрх зүйн чадамжтай юу чадамжгүй юу? За Монгол улсад ер нь цалин мөнгөний бодлого гэж байна уу байхгүй юу? Салбар болгоны сайд нь цалингаа нэмсэн тушаал гаргаад иж болдго юм уу болдгүй юм уу? Энийг бас асуумаар байна. Цалин хөлсний асуудал сая бямц зохиц сайд боловсролын сайдтай бас засгийн газрын одоо холбогдох хүмүүстэй холбогдож байна. Яалтчгүй бүгд ажиллах юм. Би түрүүн 138 дугаар цэцэрлэг бас 2-3 цэцэрлэгээр орлоо. Жишээ нь одоо 138 дугаар цэцэрлэгийн цалин өнгөрсөн жил тэрүүн 366 сая байсан бол энэ жилийн төсөв тэрүүн төгрөгөөр өөрөөр хэлбэл 366 тэрүүн сая төгрөгөөр хасагдсан. Тэгээд цалингийн нэмлээ гэхээр орон нутгийн нэмэгдэл эсвэл бол ур чадварын нэмэгдлийн нэг бол хоол хүнснийхэн нэмэгдлийг хасаа хийсэн. Гэвч өчтөр та бас ярьжсэн те нөгөө галч манаач техник ажилтныг 7 хүний оронтойг хасаа хийсэн. Тэр энэ одоо гашуун үнэ бүгдээрээ бас ярилцсан. Сая бүгдээрээ саналаа хэллээ. Энэ дээрээ одоо ойрын хугацаанд өнөө маргааш шийдвэр гарах хэрэгтэй байх гэж. Зөвхөн боловсролын салбар биш. Энэ эрүүл мэндийнхэн бас асуудал ярьж байгаа. Энэ эрүүл мэндийн ажилтны холбоо агчдын бас цалинтай холбоотой асуудал. Энэ бүгдийг маргааш шинсгийн уралдаан бас тодорхой танилцуулга хийх гэж эрүүл мэндийн сайд боловсролын сайдаар. За тэгээ бас тодорхой шийдэл бас гаргах талаар бас яралтай анхааруулж бас хурдан хугацаанд хариу мэдээллийг та бүхэнд хүргүүлнэ гэдгээс хэлье. Хууль хэрэгжүүлэхдээ, хууль батлахдаа улс их хурл намар багш нарын саллиг 50% нэмэгдсэн. Тэр одоо ярьж байгаа жижүүр, тогооч, манаач, харуул, үйлчлэгээ, цэвэрлэгээ хариуцсан хүмүүс тэдний саллиг хөндөөгүй. Эмчтрийн саллиг нэмэгдсэн. Тэгэнгүүт нөгөө совлогч, асрагч дахиад нөгөө тогооч одоо жижүүр, манаач, жолооч эдийн цалин нэмэгдээгүй. Тэгээ зөвхөн одоо эмчтрийн цалин, зөвхөн багш нарын цалин нэмчихээр яг хамт ажиллаж байгаа ижил орчин, ижил нөхцөлд ижил чиг үүрэгтэй хэдийгээр одоо мэдлэг боловсрол нь жоох ялгаатай ч гэсэн бас л хүн ардын эрүүл мэнд ард түмний хүр хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах, за сурч боловсрох, их нь хангуулах ийм үүрэгтэй хүмүүсийг бас ялгаруулж болохгүй гэдэг адилхан нэмээд тэгэнгүүтээ багш нарын цалин нөгөө сансан хэмжээнд хүрч нэмж чадахгүй байна. Эмчтрийн цалин сансан хүндэд нэмж чадахгүй байна гэсэн асуудал бас ярьж байна лээ. Тэгээ хаана байна гэдгийг бас нэлээд ягталж байж энийг анхаарах хэрэгтэй.
Үнэхээр одоо их хурлын баталсан хуулийг зөв зохион байгуулалт хэрэгжүүлээд чадахгүй байгаа бол тэр сайднаас хариуцлага тооцох ёстой. Баталж өгсөн хуулинд асуудал байвал бас тийм үү. Хуулиа баталсан одоо их хурл бас ингэж харах ёстой. 32,500 одоо 350 хүн боловсролын салбарт цалин нэмэгдэхгүй байна гэдэг. Тэгээ саяны одоо үйлчлэгээний ажилтан албан хаагчдад дээрээс нь ер нь энэ хүмүүсээ бид анхаарч ажиллах ёстой. Тэгэхээр цалингийн асуудлыг шийдвэрлэх тал дээр бямцагц сайд засгийн газар дээрээ бас ярихгүй бол болохгүй.